Торгон цэрэг үсийг холгүй амьдрах эмгэнд үзүүлбэл чөтгөл бэлхэн гүнжийг хулгайлсан өөрийн нүдээр харсан болж тарав. Эрэг орчмын ард иргэд жүтгэний төрсөөрийг мэддэг болохоор энэ өдөр гэрээс гардаггүй юмсан харин хөөрхөн гүнж яаж бийдэх билээ. Охиныг нь тэнгисийн чөтгөл хулгайлсан тухай хаа эзэнд дуулахад хөлөө дэмслэн байлаа. Ямар аимшигтай юм бэ? Би одоо яах вэ? Хэнийг хэлэх вэ? Тэгээд хаан их улсынхаа өнцөг болон хот суурин бүхэл тал баячуудын орд хаш ядуучдын урган зэрэг бүхэн илж зарц гин. Бүгд сонс хааны гүнжийн тусын жүтгэр газраас авчирсан хүнд хаан зэрэг охиноо эхнэр болгон өгөө зогсохгүй хаан улсынхаа талыг илж болгон барина. Аз үзсгийг хүссэн залуу эрс хааны ордон руу хөрлөө. Хүд тэнхээтэй царайлаг ухаалаг залуус тэнгисийн гүн рүү загасчийн шомбож өдөрний сууц руу хонгол ухах гэж оролдов. Бүцэцтэй юм нэгч босонгүй. Зин хамт усад төсөлсөн хөнгөө илтлээ. Эцэст нь ордонд 7 зөрөгтөн ирж энэ тэд бүгдээ хамтдаа гүнжийг чөлөөлж чадна гэсэн.